Бүгдээрээ чимээгөө цаг эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгөө цагийн сэдв бусдыг дасгалжуулахад тулгардаг бэрхшээл гэж байна. Тэгээ Библийн ишлэл 1-р Коринт 13:4-7. Хайр төвчээртэй инэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр бардамдаггүй, ихэрхдэггүй, зүй бус авиралдаггүй, хувиа боддоггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярладаг. Бүгдийг далладаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хамтаа залбираад эхэлцгээе. Баярлалаа аваа, тэгээд би таны өмнө ирж байна, танаас суралцахаар ирлээ. Тэгээд ариун сүнсээ би таныг хөрж байна. Таны ичлэлд ойлголт миний дээр дүүрэн байх болтугай залбирч байна. Амен. Үндэсний хөл бөмбөгийн лигийн тэмцээний үеэр ирээдүйд алдрын танхимд багтах хоёр дасгалжуулагчийг би харсан юм аа. Хөтлөгч тухайн хоёр дасгалжуулагчтай ажиллаж байсан тамирчнаас тэдний дасгалжуулах арга барилын талаар асуухад нэг нь айдсаар, харин нөгөө нь хайраар дасгалжуулах тухай ярьсан ба хэнийг илүүд үзэж байгааг асуухад тэрээр аль нь үр дүнтэй боловч хайр мөнхөд оршдог хэмээн хариулжээ. Христ хүмүүсийг дасгалжуулдаг, тэрээр хүмүүсийг айдсаар удирдан өөрийн хүслийн дагуу үйлдүүлж болох байсан ч өөр зам болох хайрыг сонгосон юм аа. Тэр хайраар амьдрсан төдийгүй тэр өөрөө хайр байв. Илч Паул 1-р Коринт 13-д хайрын тухай бичихдээ Христийг ботон бичсэн байх. Тус хэсгийг уншихдаа хайр гэдэг үгийн оронд Есүсийн нэрийг орлуулан уншиж болох юм аа. Дасгалжуулалт бол багийн тамирчдаа сонсох, хайрлах, мэрэгэн ухаантай байх, ойлгох, танин мэдэх чадвар юм аа. Айлгах байдлаар дасгалжуулах нь зөвхөн тухайн хугацаанд амжилтанд хүрэх төдий ч эцэстээ хүндлэлээ алдаж тамирчид нь үл тоомсорлох болно. Харин хайраар дасгалжуулах нь хүндлэл, бахтан бишрэх сэтгэлийг төрүүлдэг. Мөн тамирчидтайгаа урт хугацааны сайн нөхөрлөлийг бий болгодог. Дасгалжуулагч хувь хүнээс илүү тамирчинд эсвэл хөтөлбөрт гол анхаарлаа хандуулж байгаа бол тэрээр айдсаар удирдах арга барилаар ажиллаж байна гэсэн үг ээ. Хайраар удирдуулан ажиллаж буй дасгалжуулагч нь тамирчнаас илүү хувь хүн гэдэг өнцгөөс нь харж ажилладаг. Энэ хоёр арга барил нь хоорондоо их ялгаатай гэж. Матай 22:34-өөс. Есүс садукайчуудыг дууга болгосныг фарисеучуд харин сонсоод цоглов. Тэдний нэг хуульч түүнийг сорж "Багшаа, хуулийн аль тушаал нь агуу вэ?" гэхэд тэр түүнд "Чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаар хайрл. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаахан чи хөршөө өөрийн адил хайрл гэсэнтэй адил юм аа" гэж. Иохан 13:34-өөс. Би биенээ хайрлах тун. Би та нарыг яаж хайрлсны адил та нар мөн би биенээ хайрлах тун гэсэн шин тушаалыг би та нарт өгч байна. Би биендээ хайртай байваас та нарыг миний шав гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ. Амен. Бүгдээрээ хамтдаа Есүс биднийг хэрхэн хайрлсан шиг бие биенээ хайрлцгаая.